Хүүхдүүд шөнө орон цагаар PC тоглоомын газруудаар цаг хэтрүүлэн тоглож, дээрмийн гэмтэргийн золиос олох тохиолдол гардаг. Тоглоом тоглохын тулд бусдын эд зүйлс болон бэлэн мөнгийг дээрэмддэг, хулгайлдаг, танхаардаг явдал их төлөв шөнө орон цагаар хэтрүүлэн ажилладаг газруудад үйлдэгдэг байна. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд цаг хэтрүүлэн ажилладаг, тусгай зөвшөөрөл авдаггүй, шөнийн турш ажилладаг гэд олон нийтлэг зөрчлүүд гаргадаг юм байна. Нэвтрүүлэг бэлтгэх үед цагдаагийн байгууллагаас явуулсан шалгалтаар энэ төрлийн зөрчил илэрсэн байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр тул сүүлийн үед голдуу насан туршийн хүүхдүүд гэмт хэрэгт өртөж хохирох болон насан туршийн хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх явдал бол нэлээд өсөж байна. Энэ маань юутай холбоотой вэ гэдэг юм гэхээр ар гэрийн нөхцөл байдал тааруу эцэг их багш сургууль хүмүүжүүлэгчдийн зүгээс тавих хараа хяналт сул мөн гэр бүлийн салалт бас их нөлөөлдөг. Гэр бүлийн салалтай хойд эцэгтэйгээ таардгүй гэр хорондоо байх сонирхол байдаггүйгээс PC тоглоомын газрууд сүүлийн үед хоног төөрүүлж байна. PC тоглоомын газруудад хоног төөрүүлж байна гэдэг маань энэ маань бол ерөөсө хүүхэд хараа хяналтаас гарах гэмт хэрэгт өртөх бас гол нөхцөл хүчин зүйлийг бүрдүүлж өгч байгаа. За Баянгол дүүргийн цагдаагийн хариуцлагаас хариуцсан нутагт үйл ажиллагаа явуулж байгаа PC тоглоом, интернет PC тоглоомын газруудад PC тоглоом хэсэгчлсэн арга хэмжээг зохион байгуулж зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулдаг, хүүхд нас түрээгүй хүмүүсийг хоногоор тоглуулдаг, цаг хэтрүүлж үйл ажиллагаа явуулдаг 5 PC тоглоомын газрыг шалгаж, үйл ажиллагааг нь зогсоож, материал зүйлэн шалгаж ажиллаж байна. Интернет кафе болон PC тоглоомын газар ажилладаг. Өглөө 9 цагаас орой 10 цаг хүртэл өглөөр харин ерөөдөө өвд хаалга хаацсан байсан. Тэгээд жоо хэтрүүлээд ганц хоёр найзтай орлоо тоглолцсон байсан. Тийм болчлаа. Усаас харсан стандарт байгаа. Тий. Ширээ орондын зай, хүүхдийн агаар орчны чиглэл мэгшил ерөөдөө стандарт гарсан юм бол байгаа. Өгсөн журамч байгаа. Яг тусгай зөвшөөрөл байхгүй. Тусгай зөвшөөрлөө цахилгаан холбооноос авах гээд өгсөн байгаа. Ерөөдөө бүх галын дүгнэлт, цагдаагийн газрын тодорхойлол, мэргэжлийн хэлтийн тодорхойлолт тэр бүгдийг нэгтгээд цахилгаан холбоонд өгсөн байгаа. Харин тийм энэ нэг тиймэрхүү болчихлоо. Манай нэг эгчийн хүүхэд байсан. Тэгээд хараа суужсэн юм бэ. Би тэр хамт явах гэсэн. Тэгээд тийм болчихлоо. Яг өмнө ганц хоёр ажиллаулаа. Тэгээд хороо дүүргийнхаа цагдаач нартаа тэгээд арга хэмжээ авахлаа доор нэвжсэн. Тэгээд энэ удаад ялчгүй муухай болчихлоо. Стойчлаа. Ер нь янз өдөр хичээлийн цаг тараал 10 жилийн хүүхдүүд орж ирнэ. Тэгээд орой тийшээ бол тэгээд ажлуулаад харсан хүмүүс орж ирнэ тий. Сүүлийн үед бага насны хүүхдүүдийг дээрэмдэх тохиолдол цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдэж байна. Тэр дундаа хүүхдүүд гудамж талбай зодтолдож, танхааран, эдлэж хэрэглэж байгаа зүйлс болон бэлэн мөнгө зэргийг нь дээрэмдсэн хэрэг гарсаар байгаамаа. Өсвөр насны хүүхдүүд тавих хараа хяналт сул, сурч боловсрах амьдрал нөхцөл тааруугаас хүүхдүүд бие биенээ дээрэмдэн танхаарч, эд зүйлсийг нь авч хохироосон хэрэг Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлцэд бүртгэгдсэн байна. Одоо та бүхэндээ энэ хэргийн талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэе. Тэр өдөр бид нэр явж байгаад энэ замдаа таарсан хүүхдээ мөрлөд тэрнээс болж бид муудалцсан байхгүй. Тэгээ муудалцсанаас болж хуцын дээр нэ. Тэгээ бид нар ийшээ нэг замдаа явжгаад нэг юу л орсон байхгүй. Нэг дутуу баригцсан байрлаа. Тийш орчоо бид нар зүгээр юм ярьж байгаад гид манай найз нэг хувцсыг хамаа өвссөн байхгүй. Тэгэхээр би даагаж дуурайгаад хувцсыг авч авсан. Тэгээд утсыг дээр нэ 2 пүүд дээр нэ нэг цамц тэгээ нэг гадуур хүртэг. Үйд ингээхэндээ хэлэхэд нэгнийгээ хүндэлж, нэгнийгээ дээрэмдэж танхаармааргүй байна. Тэгээд өөрийнхөө хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Иргэд хүүхдүүдтэй сэрэмжлүүлэх үүднээс хамгийн гол чухал цагж хэлэх юм бол их эцэг ар гэрийн хараа хяналтаас гадна багш сургууль хүмүүжүүлэгч нарын хамтын ажиллагаа хамгийн их чухал байгаа. Хоёрдугаарт энэ насан туршийн хүүхдүүдийн нэг онцлог нь ерөөсөө энэ гэмт хэрэг үйлдэхээс өмнө ерөөсөө энэ хэргийн үр дагавар хор холбогдлыг бол шууд ухамсарлан ойлгодог. Ерөөсөө ямар нэгэн юмд сэтгэлийн хөөрлөөр ханддаг. Нэгнийгээ дагаад дэрвж дарих найз нөхдүүдийгээ дагаж явж байгаад нэгнийхээ ятгалаг торхиролтонд орж гэмт хэрэг өртөх нь бол нилээдгүй байдаг л та. Манай бэлэн мөнгөний авсан тэгээд пүүз тэгээд цамц тэгээд нэг утас авсан. Тэгэл өмсөж явж байгаа. Тэгээд утсан болохоор манай энэ нэг найз авч явж байгаа. Тэгэхээр сүлд нь утсаа гаргаад байж гэсэн алга болсон гэсэн. Энэ төрлийн гэмт хэрэгээсэндээ би амар гэмшиж байна. Тэгээд
ээж ах эгчгийн багшнаас аваачилдаг юм. Тэгээд үеийн хүүхдүүдтэй ийм хэрэг битгийгээрээ хэлмээр байна. 10 сарын 14-ний өдрөөс нөө хоёр найзтайгаа явж байгаа. Тэгээд тэр урагт харалдаг. Тэгээд тэр нэг ирсэн. Манай найз дагалж явж байгаа гэж бол юм эзэлсэн авсан. Утас пүд цамц. Тэгээд бэлэн мөнгөтэй зуус. Нөө өөрийнхөө өмсчихсэн цамцыг өгөөд тэгээд тэр хүүхдийн цамцыг авсан. Битгий юм хэрэгийгээрээ тэгээд аав ээж ах тэр дээрэмц хүүхдүүдээс уучлалт. Тэгээд хүүхдүүдийн найзуудтай дахиж юу ийм хэрэг битгийгээрээ гэж хүсмээр. Булаалтын гэмтэрэг гэхэд бол одоо бүлэглээд үйлдчихсэн бол 3-5 жилийн хугацаагаар хорихоор шийдэгдэг. Дээрмийн гэмтэргийг бүлэглээд үйлдсэн тохиолдолд 5-10 жил хүртэл хугацаагаар хорихоор шийдэгдэг хүнд төрлийн гэмтэрэг байдаг юм аа. Тийм учраас одоо энэний хор холбогдлыг сайн ойлгож одоо эрх зүйн ухамсарыг хүүхдүүдэд төлөвшүүлэх эцэг их сургуулийн одоо орчны хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулах энэ асуудлаар бас төлхөө анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед иргэдэг шөнө оройн цагаар арх согтууруулах хундаа хэрэгсэн үед нь эд зүйс болон бэлэн мөнгө, хувцас бусад зүйлийн дээрэмдэх тохиолдол буурахгүй байна. Согн хайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн нутаг дэвсгэрт иргэн гээг оройн цагаар согтуугаар явж байхад нь эд зүйсийг нь дээрэмцэх хэрэг гарсан байна. Иргэд та бүхэн хүйтний улирал ихсэнтэй холбогдуулан өдөш оройн цагаар гэрэл чийдэнгүй газар согтуу явах, осгох хөлтгөөс урьсан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Сонгойрхон дүүргийн цагдаагийн 2 дугаар улсын нутаг дэвсгэрт оройн цагаар согтууруулах хундааны зүйл хэрэгжсэн явх үед нь 25-аас 30 насны уран залуу бүлэглэн гар утас эзүүлэг дээрэмц хэрэг гарсан байна. За уг хэрэгтээ мөрдөн масад ажиллагаа явуулаад дээрх 3 этгээдийг олж тогтоон баривчсан. За мөрдөн масад ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна. За иргэдэд анхааруулж хэлэхэд шөнө оройн цагаар ганц нэгээр арх согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэгсэн үед явахгүй байх. За цаашлаад өвлийн улирал болж байна. Хөл гарах хөлдөө осгох зэрэг асуудал гарах тул та бүхний сонод сэрэмжтэй байхыг цагдаа Монголоос сэрэмжлүүлж байна. Сонгон хайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцэд хуурамч дуудлага ирүүлэн цагдаагийн байгууллагад хүндрэл учруулсан иргэнийг төр сатуулан шалгаж байна. Иргэд ахын хүрээнд архитаж гэмт хэрэг зөрчил гаргах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгддэг. Хамт архитаж байсан нэгнийгээ амь насыг хороочлоо гэж худлаа дуудлага өгсөний улмаас цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан талаарх мэдээллийг одоо та бүхэндээ өргөе. Эхнэр нөхөр хоёр маргалдаад нөхөр нь асуусан гэсэн мэдээлэл өгсөн. Тэрний дагуу манай бүрэлдэхүүн очиж шалгахад тийм асуудал болоогүй. Би одоо ингээд худлаа дуудлага өгснөөс болоод ингээд цагдаагийн байгууллагт ингээд чирэгдэл учруулад ингээд юу яасан та үнэхээр гэмшиж байна. Тэгээд болж өгвөл хүмүүсээ арх уухгүй. Тэгээд арх уусан ч гэсэн ажиллаа хийж байгаа энэ цагдаагийн байгууллагын ажилчдад нэг битээ тэгж худлаа дуудлага өгч ажилтнад хүндрэл учруулаарай л гэж хэлмээр. Архинаас болж би ингэж яасан та үнэхээр худлаа дуудлага өгсөндөө үнэхээр гэмшиж байна. Тэгээд энээс хойш одоо ийм асуудал гарахгүй гэдгээ үнэхээр ойлгож чадлаа. Тэгээ хүмүүстэй уриалж хэлэхэд ер нь над шиг битээ юм гэж худлаа дуудлага өгч битээ арх дар сууж ингэж согтуурч худлаа дуудлага өгч хүмүүсийн ажилд ширэгдэл учруулаарай л гэж үнэн голоосоо тэгж хэлгэл байна. Монгол улс нэг хүнд ноогдох газар нутгаараа дэлхийд тэргүүлдэг. Манай орны эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбар хурдцтай хөгжиж байгаатай зэрэгцэн хууль бус ашигт малтмал олборлагчдын буруугаас малын бэлчээр хомсдож, зэрлэг ан амьтад дайжиж, гол мөрөн нуур цөөрөмширгэж, онгон байгальд цөлчгөд хүрээд байна. Газар нутгаа хайрлцгаая. Цагдаагийн ерөнхий газар, хэвлэл мэдээллийн төв. Цагдаагийн байгууллагад иргэдийн сонор сэрэмжгүй байдлыг ашиглан залилангийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдол ихээр бүртгэгдэж байна. Богино хугацаанд зах зээлийн үнээс хямдүнээр хүссэн автомашиныг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулан ирж захиалагчид хүлээлгэн өгтөө 40% буюу төлбөр мөнгийг гүйцээж авна гэж гэрээ хийж хуурамч захиалга авч залилж байсан шалгалтын явцад гомдол гаргасан хохирогч нарын тайлбар мэдүүлэг байцаалтаар тогтоогдсон байна. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна. За Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хариуцсан ажилтг 13 хорооны нутаг дэвсгэрээс тэр 2-р хорооны нутаг дэвсгэрт Гранд Плаза гэдэг оффист одоо бусдыг захин мэдээллийн хэрэгсэл ашиглан бусдыг Япон улсаас автовэр хэрэгсэл оруулж ирнэ гэж
бусдаас их хэмжээний мөнгө төгрөг залилах гэсэн гэмтэрэг үйлдэгдэн одоо мөрд мэсэлт ажиллагаа явагдаж байгаа. За энэ төрлийн гэмтэрэг гарах шалтгаан нөхцөл нь бол захин мэдээллийн хэрэгслийг ашиглаад Япон улсаас хямдхан автер хэрэгслийг шуурхаа оруулж иж өгнө гэснээр дагуу хүмүүс тухайн компанид хандаж одоо эхний урьдчилгаа 60% тухайн тээврийн хэрэгслийн 60%-ыг Монгол улсад нутаг дэвсгэрт автер хэрэгс нь орж ирсэн тохиолдолд үлдсэн 40% нь өгж автер хэрэгслээ авна гэж. Ингээд одоогийн байдлаар нийт 90 хохирчтой 600 гаруй сая төгрөгийн хохиролтой гэмтэрэг манай элстээр шалгатад дуусж байгаа. За ер нь иргэдэд анхааруулж ирэхэд бол энэ захим сүлжээгээр Япон улсаас автер хэрэгсэл оруулж ирнэ гэдэг юм, эсвэл хямдхан автер хэрэгсэл оруулж ирнэ, эсвэл Япон улсад гаргаж жуулчиж ажил оруулж өгнө гэсэн иймэрхүү захим сүлжээний хэрэгслийг үнэхээр одоо оруулж ирж байгаа мó үгүй мó гэдгийг судлаад тийм ээ, урд өмнө хүмүүс явуулж ирсэн юм уу, эсвэл урд өмнө автер хэрэгсэл авчираад хүмүүст өгч ирсэн юм уу гэдгийг судлахгүйгээр зөвхөн нөгөө интернет сүлжээн дээр тавигдсан автомашины зураг юуг хараад тэгээд итгээд мөнгө төгрөг залилуулах асуудал их хэмжээгээр гарч байгаа. Ийм учраас ард иргэд анхааруулж хэлэхэд бол энэ захим сүлжээн дээр тавьсан мэдээллийг үнэхээр үнэн мөнгө гэдгийг баталж ноцны хумцсан дээр хандаж одоо мөнгө төгрөг өгч явахгүй бол их хэмжээгээр хохирч тийм аа эд хөрөнгөөр хохирох сэтгэл санаагаар хохирох асуудал их гарч байгааг анхааруулж хэлмээр байна. Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчлэгийг иргэдэд шуурхай, зардал багтай хүргэх захин болон мобайл технологи суурилсан програм хангамжийн нэгдсэн үйлчлэгээний портал систем хөгжүүлэх төслийн хүрээнд цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвс үзүүлж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх, олгох, жолоодох, эрх сэргээх, үнэмлэх, нөхөн олгох, жолоочийн үнэлэх, солих, гадаад иргэн жолооны үнэлэх, сольж олгох, мөн жолоочийн лавлгаа гэсэн 6 үйлчлэгийг цахим хэлбэр шилжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэлэхээс солиулах, өргөдүүлж нөхөн авахар захиалга өгсөн иргэнээс сайн дурын үндсэн дээр шуудангийн хүргэлтийн үйлчлэгийг авах хүсэлтийг үндэслэн жолоодох эрхийн үнэлэхийг хаягаар хүргүүлэх, хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулахаар 2016-ны 10 дугаар сарын 24-ний өдөр Монгол шуудан компани гүйцэтгэх цагирал Амрбаатар цагдаагийн ерөнхий газрын дэд дарга цагдаагийн хурамдаа лувсан дэрчнаар гэрээнд гарын үсэг зурлаа. Өнөөдөр Монгол шуудан компани байна цагдаагийн ерөнхий газартай хамтраад за энэ иргэний жолооны үнэлэхийг шуудангаар хүргэх энэ одоо ажлыг эхлүүлэх ажилд үйл ажиллагааг одоо санамжигт гарын үсэг сурлаа. За тэгээд энэ үйлчлэгээ маань одоо илүү иргэд рүүгээ чиглэсэн одоо иргэдийн цаг хугацаа тийм ээ хэмсэн ийм бол ажил болох юм аа. Тэгээд цагдаагийн ерөнхий газартайгаа хамтраад одоо иргэний үнэлэхийг Монгол улсын 21 аймаг одоо 360 гаруй одоо суманд иргэний үнэлэхийг одоо гэрийнхэн хаягаар хүргэх энэ ажиллагаа маань өнөөдрөөс ингээд эхэлж байна. За энэ одоо ажилд бол одоо Монгол шуудан компани бол илүү хариуцлагатай одоо төрийн шуурхаа хамтарч ажиллана гэдгийг бол илэрхийлж байгаа. Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төв маань Монгол шуудан компанитай хамтран ажиллах гэмэнд бол гав усгаж зовлаа. Ингэж Монгол шуудан компанитай хамтран ажилласнаа бол иргэдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэлэхийг Монгол улсын хэмжээнд 21 аймаг 360 сумдуудад бол гэрийн хаягаар хөөж өгөх, иргэдэд санхүүгийн болон цаг хугацааны хэмнэлтийг бол бий болгож иргэдэд илүү ажиллаж байгаамаа. Энэ ажлын хүрээнд бол дэлхийн бусад улс орнд ажиллаж амьдарч байгаа иргэд маань олон улсын шуудангаар жолооны үнэлгээ захиалж бас яг амьдарч байгаа улсаас хөргүүлэх үйлчилгээ авах бүрэн боломжтой болж байгаа. Улс орныхон дотоод аюулгүй байдал хүн ардынхан амар амгалан ханган ажилдаг цагдаагийн ажил бол хиймэртэй сайхан алба. Бригадын генерал Хүрлбаатар